Байцгаана уу хүүхдүүдээ, энэ өдрийн мэндийг хүргэе. Бид М, С, Р гэсэн гэгүүлэгчдийг үзсэн байгаа. Тэгэхээр одоо бүгдээрээ М, С, Р гэгүүлэгч орсон үгийг унших дасгал хийцгээе. Багшаагаа дагаад уншаарай. Сам, саам, сөөм, сар, саар, сайр. Одоо энэ жолооч танараар үг уншуулах гэж байна. Дагаад уншаарай. Сар, сор, сур, сэр, сүр, сүр, сэр, ус, сэм, сум, сүм, сам, амс, өмс, өмс, аймс. Эм гэгүүлэгчийн араас эс гэгүүлэгч их шиггүй шууд бичигддэг гэдгийг маш сайн санаарай. Бичихтэй дунд нь ерөөсөө их шиг бичихгүй шүү. Дагаад уншаарай. Амс, өмс, өмс, аймс. Саам, сөөм. Их шиг үсгээс шалтгаалж зөв уншнаа. Саам, сөөм. Муур. Хүлдэн гинэн дээр бичигддэг үсгээр бичсэн үг байна. Муур. Маам. Хүний нэрийг томоор эхлэж бичнэ. Маам. Маа. Маа. Мама. Маа. Маас. Мамаас. Маа. Маа. Са. Мамаса. Мам. Мама. Мамаас. Мам гэдэг үгийг зөв уншдаг, зөв бичдэг байхад дээр нь ааг залгаад мама. Мам гэдэг үгэн дээрээ аас гэдгийг залгаад мамаас. Мамаас гэдгээ уншсан тохиолдолд ааг залгаад мамааса. Дахиад уншаарай. Мам. Мама. Мамаас. Мамааса. Саам. Са. Ма. Самаа. Са. Маас. Самаас. Са. Ма. Самаа. Са. Самааса. Саам гэдэг үгийг зөв уншдаг байхад саам гэдэг үгэн дээр ааг залгаад самаа. Самаас. Самааса. Саам. Самаа. Самаас. Самааса. Үгээр туслахаар бол үгийн донд байгаа нэг гэгүүлэгчийн өмнөөр тусалж уншдаг. Са. Ма. Самаа. Са. Маас. Самаас. Самааса. Самааса. 1, 2, 3 үетэй үг. Сум. Су. Ма. Сумаа. Су. Маас. Сумаас. Су. Ма. Са. Сумааса. Сум. Сумаа. Сумаас. Сумааса. Сумаас гэдэг дээр ааг залгаад сумааса. Сум гэдэг үгнээс сумаа гэдэг үг үүсэж байгаа. Сум гэдэг үгнээс сумаас гэдэг үг үүснэ. Сум гэдэг үгнээс сумааса гэдэг үг үүснэ. Тэгэхээр хамгийн бага утгатай үг нь сум гэдэг үг байна. За үгийг уншия. Амар, сосор, осор гэсэн хүний нэр байна. Хүний нэрийг томоор бичдэг. А-мар, амар. Со, сор, сосор. Соосор гэж уншихгүй шүү. Соссор, соссор, оссор, осор гэчгээд оосор гэж уншихгүй шүү. Оссор, оссор. Дахиад уншаарай. Амар, аамар гэж уншихгүй шүү. А-мар, амар. Со,
сор, сосор, соссор, оссор. За хүний нэр. Энэ маань дандаа хоёр үетэй байна. Ягаад гэвэл хоёр их шиг байгаа учраас. Ингээд одоо амар гэдэг дээр аасыг залгаад уншина. Амраас, амраар. Сосор гэдэг дээр оосыг залгаад сосроос. Сосор гэдэг дээр оорыг залгаад сосроор. Осор гэдэг дээр оос залгаад осроос. Осор гэдэг дээр оорыг залгаад осроор. Энд байгаа хүний нэрний хоёр дахь үеийн ихшгүүдийг ерөөсөө гээддэггүй. Амар, аас, амраас, амар, аар, амраар, сосор, оос, сосроос, сосор, оор, сосроор, осор, оос, осроос, осор, оор, осроор, амраас, амраар, сосроос, сосроор, осроос, осроор гэхэд ихшгүүд нь хэлэгдэхгүй байгаа. Тэгсэн хэрнээ ихшгийг нь заавал бичдэг. Хүний нэр учраас ихшгийг нь ерөөсөө гээж болдгүй юм шүү. Со, сор, соосор гэж уншихгүй шүү. Со, сор, сосор, соссор. Сос гэдэг дээр орыг залгаад зөв хэлээд уншчихвал бас зүгээр. Соссор, со, сор, соссор. Сосор, сосроо. Сосор, оос, сосроос. Сосор, оосоо, сосроосоо. Сосор гэдэг үгийг зөв бичдэг, зөв уншдаг байхад оог залгаад сосроо. Сосор гэдэг дээр оосыг залгаад сосроос. Сосор гэдэг дээр оосоо гэж залгаад сосроосоо. Хүний нэрний хоёр дахь үеийн энэ о ихшгүүдийг ерөөсөө гээхгүй. Хүний нэр гэдгийг илтгэж байгаа гэсэн үг. Хүний нэрийг бас томоор бичнэ. Сосор, сосроо, сосроос, сосроосоо. Сосор, сосроо, сосроос, сосор, оос, сосроосоо. Сосор гэдэг нэрийг зөв бичдэг байхад л ийм олон үгийг зөв бичиж чадах нэ гэдгийг сайн анхаараарай. Сосор, сосор, сосроо, сосор, оос, сосроос, сосроос гэхэд энэ о хэлэгдэхгүй байгаа. Тэгтээ ог заавал бичнэ. Яагаад илээ хүний нэр учраас. Сосроос, сосроосоо. Осор, осор. Осор гэж уншихгүй шүү. Осор. Осор, осор гэдэг хүний нэрийг зөв бичдэг байхад дээр нь ог залгаад осор, осроо гэж хэлээд бичих болохоор осор, осор гэдэг дээр оосыг залгаад осор, оос, осроос гэж хэлээд бичих болохоор осор, оос, осроос, осор, оос, осроос гэдэг дээр оог залгаад осроосоо. Осроосоо, осроосоо, осроо гэд хүнийг дуудаж байна гэсэн үг. Осор, осроо, осроос, осроосоо. За одоо мар, амар. Амар гэж уншихгүй шүү. Амар. Амар гэдэг хүний нэрийг зөв бичдэг байхад дээр нь ааг залгаад амраа. Амар гэдэг дээр аасыг залгаад амраас. Амар гэдэг дээр аасыг залгаад амраас. Амраасаа. Амар, амар, амраа. Амраас, амраасаа, амраасаасуу, амраасасуу, амраа гэсэн үг. За тэгвэл самар гэдэг үг. Сая л дандаа хүний нэр байсан. Хүний нэрийг бол яг уу ихшгийг нэрөөсөө гээхгүй бас томоор бичин. Тэгвэл одоо самар. Хүний нэр биш, ёрийн нэр. Мар, самар. Мар, самар. Мар гэж шиг хэлэгдэж байгаас самар. Самар гэвэл аатай бичнэ. Мар, самар. Хоёр үетэй.
ра самра самраас самраса. За дахиад уншия. Самар самра самра самар гэвэл аатай сонсогдож байгаас самар самар сам ра сам ра самра сам рас самрас сам раса самраса самраса. Хүний нэрэн дээр болохоор энэ ихшгийг ерөөсөө гээдэггүй гэж хэлсэн. Тэгвэл хүний биш нэрэн дээр бол гээгээд дээ шүү дээ. Юмны нэрэн дээр самра угаасаа хэлэгдэхгүй байгаад самра самрас самраса самраса. 1 2 үгтэй үг. Үгийн донд нэг игүүлэгч байвал нэг игүүлэгчийн өмнөр үйлээд уншин самар самар сам ра. 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дондор уйлж байна. Самра самра сам рас самрас сам ра са самраса. 1 2 3 гэгүүлэгч байна. Энд 2 гэгүүлэгч байгаа учраас дондор нь уйллээ. Энд 1 гэгүүлэгч байгаа учраас 1 гэгүүлэгчийн өмнөр уйллээ. Ингээд үе болгонд нэг их шиг байгаа гэдгийг анхаараарай. За дараагийн амсар бас л юмны нэр. Савны амсар, уутны амсар, шилний амсар гэж ярьдаг. Амсар амсар. Энд үгийн донд 2 гэгүүлэгч байгаа учраас 2 гэгүүлэгчийн дондор ингэж уйлна. Амсар амсар амсар. 2 үгтэй үг. Амс амс. 1 2 3 дахь гэгүүлэгчийн өмнөр уйлж байгаас амс амс гэдэг үгийг бид уншиж сурсан, бичиж сурсан. Амс ра амсра. 3 дахь гэгүүлэгчийн өмнөр уйлж байна. Амс ра амсра. Амсар гэвэл аатай бичнэ. Амсра гэвэл аагүй бичнэ. Энд аа сонсогдохгүй байгаас тэгэхээр аагүй болчихж байна гэсэн үг. Амсра. Амсар гэвэл аатай бичнэ. Амсра гэвэл аагүй бичнэ. Амсрас амс рас амсрас амс ра са амсраса. 3 үгтэй үг болоод ирлээ. 1 2 3 их шиг байгаа учраас 3 үгтэй үг. Дахиад уншия. Амсар амсар амсра амсра амсрас амсрас амсраса амсраса. Амсар гэдэг үгээ зөв уншдаг, зөв бичдэг байхад олон үг уншиж бичиж сурах нэ. Амсар гэвэл аатай бичнэ. Амсра амсрас амсраса амсраса гэвэл энэ аа бичигдэхгүй болчихж байна. Хэлэгдэхгүй болчихж байна. Дахиад уншаарай. Амсар амсар амсра амс. Энд са гэж хэлэхгүй байгааз амс ра амсра амс рас амсрас амс ра амсраса амсраса. Үгийн төгсгөлд урт их шиг бичигдэнэ. Үгийн төгсгөлд их шиг сонсогдож ил байвал урт их шиг бичдэг. Амсраса. Урам. 1 2 их шиг байгаа учраас 2 үгтэй үг. Урам 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 гэж уншихгүй. Урам 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 зэрэг гэдгийн урам. Уншиж сурвал урамтай шүү дээ хүүхдүүд, тийм ээ? Урам 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 урам. 2 үгтэй үг байна. Урам гэвэл аатай бичнэ. Урам рам ра гэж аа сонсогдож байгааз урам ур ма урма. Энд аа сонсогдохгүй байгаа. Урма гэвэл аагүй бичнэ. Урма. 2 гэгүүлэгч байгаа учраас дундуур нь уйлж байна.
маар урмаар урмаар урмаасаа урмаараа урмаараа ра урмаараа урам гэвэл аатай бичнэ. Урмаа урмаар урмаараа гэвэл аагүй бичнэ. Урмаараа гэх төсвөлд нь их шиг сонсогдож ил байвал урт их шиг бичнэ. Урмаараа ором нэг хоёр их шиг байгаа учраас хоёр үетэй өг. Оог дагаад оол бичигддэг. Ором ром ором гэхэд оо их шиг бичнэ. Ором он сонсогдож байгаас ро гэж сонсогдож байна. Ором ром ро ром ором тэгвэл мо ро гэж хэлэхдэггүй хаад оромо гэж хэлээгүү. Мо ормоор ормоор орморо үгийн нөхцөлд их шиг хэлэгдэж байвал урт их шиг бичнэ. Орморо өрөм нэг хоёр их шиг байгаа учраас хоёр үетэй өг. Өг дагаад өөл бичигдэнэ. Өрөм өрөм гэвэл өөтэй бичнэ. Өрмөө энд нэг гэгүүлэгч байна үгийн донд. Нэг гэгүүлэгч байл өнөр нь уйлна. Энд үгийн донд хоёр гэгүүлэгч байна. Хоёр гэгүүлэгчийн дондор уйлна. Өрмөөрөө өрөм гэвэл өөтэй бичнэ. Өрмөөрөө гэвэл өөгүй бичнэ. Энэ өө нь хэлэгдэхгүй байгаас өр гэж хэлээд байгаа. Энд болохоор рөө гэж хэлээд байгаа. Өрмөөрөө. За дараагийн үгийг уншия. Амсаарай. 3 үетэй үг нь амсаарай. Өмсөөрэй. Амраарай. Асраарай. Усрээрэй. Сураарай. Суураарай биш шүү. Сураарай. Соророй биш шүү хүүхдүүдээ. Сороорой хаана богиноор хэлэгдэж гэнэ үү? Хаана нуртаар хэлэгдэж гэнэ үү? Сайн сонсоорой. Сороорой. Сэрээрээ. Сөрөөрэй. Самраарай. Ороо биш шүү. Ороорой. Өөрөөрэй биш шүү. Өрөөрэй. Ураарай гэж уншихгүй шүү. Ураарай. Үрээрээ гэж уншихгүй шүү. Үрээрээ. Ирээрээ.
Ирээрээ. Асаарэ. Асаарэ. Асаарэ гэж уншихгүй шүү. Асаарэ. 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 Өсөөрэ. Өсөө гэж уншиш. Өөсөө гэж уншихгүй шүү. Өсөөрэ. Өсөөрэ. Энд богино шиг байгаа учраас өсөөрэ. Саярыг нэглээд өс гэж уншдаг шүү дээ. Өсөөрэ. Та ингээ хүүхдүүдээ зөв уншиж сураарай.